За өвгөн хүний үгийг сонсох залуучуудаа. Та нар залуу байл тэгээд юу байгаа? Та нар тураас хөрөнгө байна уу? Мөнгө байна уу та нарт? Олсон нэр алдар байна уу? Хийсэн ажил байна уу? Интернетээр ингээл харахаар л мөн хөгшин төг зүү өвгөн л гэсэн хүмүүс. Та нар өвөө болохгүй юм уу? За та нар 25 настай байлаа. Та нар 20 настай байлаа гэд дараагийн 100 жилд амьдрах юм уу та нар? Бид нэг үед амьдарч байгаа хүмүүс шүү дээ залуучуудаа. Яг л нэг цаг үед амьдарч байгаа хүмүүс. Та нар залуу гээд илүү юм юу ч байхгүй. Ойлгосноо? Дуршлаг байхгүй, мэдлэг байхгүй, хөрөнгө байхгүй, мөнгө байхгүй, та нарт юу ч байхгүй. Та нар зүгээр л тэнийг сагсуу занал байна. Бити нэг өвгөн гэж доромжлоод залуучуудаа зөө. За би сая хэлсэн. Та нар залуу байлаа гэж дараагийн 100-д амьдрахгүй гэж. Магадгүй 30 жилийн дараа. Тэм 50 үрж байгаа би 80-тай байна. 20-тэй чи 50-тай байна. Миний насн дээр ирсэн байна. Магадгүй чи 50 нас хүрэх юм уу? Би 80-тай сайхан өвгөн байж хат чи 50 нас хүрч чадах уу гэдэг асуудал. Хүн төрлөختний 20% нь 50 нас хүрдэн шүү дээ. 80% нь 50 нас хүрэхгүй хорвоогоос буцчихдээ. Энэ дэлхийн хүн амын 80% нь 50 нас хүрч чаддаггүй байхгүй юу? Тэгэхээр та нар 50 нас хүрнэ гэсэн баталгаа ерөөсөө байхгүй. За 25-таагээ сагсалцаад байна. 25 жилийн дараа би 70 гараа явж байна. Нөгөө 25-таа намайг төгзөг гэдээсэн гээ чинь 50 гарцсан явж байна. Бид нэг цаг үед амьдарч байгаа гэдгээ ойлгооч. Энийгээ мэдхгүй худлаа саагаал нэгээ хөгшин төгзөг өвгөн гэдээ дормжлоод ах юм. За би бас нэг юм хэлье. Хүүхнүүдээ ирчүүд хөгшиддгүй шүү. Ойлгосноо? Эр хүний хөгшин гэж бодож ерөөсөө болдгүй. 50 настай над дээр 18 охинч дурлах тохиолдол байна. 50 настай маньусын үед 19-20-той охинч дурлах тохиолдол байна. Ойлгосноо? Тэр шар шимжлэн гэнүү, хар шимжлэн гэнүү та нарт ерөөсөө хамаахгүй. Чадчихвэл болоо. Тэр үний өвөр хүнжлийг та нар ухаадах юм байхгүй. 50 настай эр дээр 18 настай охин дурлаад ирэх юм байна. Хөрөнгөнд нь дурлалт юм уу, юунд нь дурлалт юм. Харин 50 настай эмэгэн дээр 50 настай эмэгтэй дээр 18 настай банд дурлаж ирдгүй шүү. Ирчүүдийг бити хөгшин гэж басаад байгаарай. Ойлгосноо? Би одоо ингээд фэйсбүүкээс хэд хоног харлаа. Ирчүүдийг бассан. Ирчүүдийг хөгшин төгзөг өвгнөөр нь дуудсан харуудлага байх юм. Нэг цаг үед амьдарч ийн гэдгээ үргэлж санаж яв. Хизээ өөхөө мэдэхгүй та нар. 1 минутын дараа өөх юм уу? 1 жилийн дараа өөх юм уу? Мэдэхгүй штэ. Амьдрал хэцүү, амьдрал гэнэт, бусдын цаг хугацааны мэдлэл байдаг. Ойлгосноо?